За сайн байна уу? Сайн байна. Амьсны манай дараагийн реакшн орж байгаа баярлалаа. Баярлалаа. Бид өнөөдөр танд дараалсан бичлэг үзүүлэх болно. Тухайн бүх бичлэгүүд Монгол TikTok-руу хийсэн бичлэг байгаа. Та харин үзэл бидтэй сэтгэлээ хуваалцаарай. Яна би баг ихийн блоклсон шүү дээ. Тин TikTok дээр гарч ирээд ангууд блоклаад идчихээд. За та бүхэн. Та баярлалаа. За. За нэг TikTok-ийн 168-ийн үйлдвэр дээр хийсэн тэр доон дээр хийсэн видео. Таарч байна. Үгүй. Яа. Тэгвэл миний ойлгодог юм шиг байна. Нөө хятад мэд TikTok-чд ч бас юм шиг тэгдэг тест гэж. За үйлч байна. Толруугаар үйлээд байна. Бичлэгийг үйлээд байна. Энэ яагаад тайван насаарч нулимсаарч за суулаал битгүй надад ийм TikTok Яг ийм TikTok хийх хөөс гэж бодож байна. Үйлмаар санагдсан юм. Өнөөчлээ тэгснэ. Нөхдүүд ийм бодлоо жүжигчин байхгүй гэсэн. Уйлж байгаагийн тийнэж минь нэгэд. Яна мэдгүй би л уйлж захтаа хэзээч зааж та гэж ингэж харахыг хүсдэггүй. Юу тэр мандал шүү дээ. Танд юу өөрөө TikTok хийсэн бодол орж ирж ирсэн үү? Яг өөрөө л хий гэж бодож байгаагүй зүгээр нэг охинтой танилцсан чинь тэр охин TikTok хийх гэж оролдож ирсэн. Би хийж ирсэн шүү дээ. Гэтэ хинт ч үзүүлж байгаагүй л дээ. Try to hurt me with the word goodbye though it took some time. Энэ охин нөө тохионы хэлээр ингэж дуулаад байгаа юм уу? That's cool. Хэрвээ яг тэгж дуулж байгаа л. Найз шүү дээ. Тэг ингэж үзэхэр амар зовоодах юм. Өгтөд нь гэтээ гоё үзүүлдэг юм дээ. Би энэ бүжиг мэдгүй. Это марцсан байна. Гэтэ яг амар креатив юм хийсэн хүмүүс байдаг юм л дээ. Яг үнэхээр бүр амар бүтэлч ингээ хараад пүү ямар амар санаа ямар гоё. Эдгээр зүгээр ингээ дуу ингээд яг дуурайгаа чи ингээд амаа хөдөлгөөд дайг бол ойлгохгүй л байна. That's not even хэцүү юм биш эсвэл гоё юм биш эсвэл креатив юм биш эсвэл нэг юм хүнд боловсрол өгөх юм биш. Ямар нэг мессеж байх гэдэг чинь өөрийгөө харуулж байгаа чинь тэгэд бүр юу ч байхгүй амар хоосон байхаар I was like what the fuck is this Жаахан гिचнэрэн Дэнэ бушто хатам. Үнэхээр би энийгээ дагав чинь хаалгаж байгаа гэсэн үг байлгүй. ийм нэг тренд байгаад байгаа маа тийм нэг дуу явангууд ингээд нэг энэ тренд юм биш үү? Энэ бичлэгийг үзэж байгаагүй энэ охиныг харжсан байна. Энэ амар TikTok-ийн од охин байна. Дандаа бичлэгнүүд нэг тэнд явчихдаг. Яа ингээд дуун дээр бүжиглээд ингээд Нүн амар ордог шүү дээ. Энэ тренд байгаад байна. Яг нэг тодорхой доонууд дээр яг ийм хийдэг гэдэг. Зарим нь тэгээ бүр яг ам нөгөө нэг липсинг хийхгүй юм бүр. Уул нь яг гол очир утга нь тэр үстэй яг. За би ингээд чамаас арай илүү липсинг хийдэг шүү дээ. Миний ам яг ингээд дуун дээр таадаг юм. Зарим нь яг таарахгүй байхаар бүр ингээд амар disappointed болоод тах юм бэ гэдэг. Таныг өөр нэг Монголын алдартай TikTok-оор дуулаад хамт липсинг хийгээл таяагүй. Тийм дажгүй юм байвал хийх л ах. Гэтэ би өөрөө ч бас дажтай биш л дээ. Сток. TikTok миний хийх юм бол ерөөсөө биш. TikTok дээр бүжиглэх холыг миний оролдох ертөнц биш байгаа гэж таас. Тийм миний оролцох тийм платформ биш л гэж боддог шүү дээ. Гэрээ цэвэрлж байна. Одоо нөгөө арчаад өөр болох. Бууны дунд нь таарлаад. Ингэж гэрээ цэвэрлэл бас өөр л юм байна. Нүд юу юм бэ? Амнаас нь гал гараад штэ.
Энэ нөгөө дууч охин биш. Надад орлоо шээ. Сайн яг TikTok-ны зорилго нь бол ингээд өөртөө шаарж байгаа beat drop нэр шууд надлуу хараад slow motion гэж. Оо ямар тэр юм бэ? Дизайнер тэгээ үдэж болов. Яагаад том байсан? Энэ би бас блоклсон. Таймлыг өөрөж хийх үү? Ингэдэг. Үгүй. Гэхдээ надад гэхдээ би ингээ блоклсон ч гэсэн надад энэ хүмүүс амар модог санагддаг байхгүй юу? Ингээ амар тууштай бичлэгээ хийгээд тэгэл амар олон даагч мангачтай. Тэгээ эднэрийн дансандах мөнгө нь хэр оргийн хүний мөнгнөөс илүү л байгаа. Энэ амар өөрийгөө cute гэж боддог салах шиг байна. Энэ хоёр ихэр залуу. Яа. Энэ бичлэгийг би өөр харахгүй яхийг амар их хүсэж юм ч гэж. Oh, this guy is crying somehow. Эсвэл уйлж явахдаа өөрийгөө хөөрхөн харагдчих гэж бодож бичдэг гэж магадгүй юм гинэ. Энэ TikTok-ыг бол үзсэн юм. Тийм лаг гоё дээлээ ингээд шаасан шүү. Дээлэн солигдоош. TikTok руу яг ингээд бичлэгнийхээ санааг яаж авах юм бол Яг л тэгээ гадаадуудаас авдаг үлгүй дээ. Миний ажигснаар заяа яг Европ стайлтай TikTok-ууд өөр тэгээ нэг Аз тэр дундаа хятад TikTok-ууд бас амар даван гайд юм билээ. Монголчууд тэрийг амар дөрөөд баг. Ингээ октод ингээ явж явжсэн огцом хөлөө өргөж мөргөн аваад. Пүүсний дэлгүүрийн лайв биш тийм ээ. Бүжиглүүлээддэг. Хайлт үзчихсэн. Үгүй. Би энэ үтэ яагаад байгаа юм бэ гэж үтээсэн. За яг одоо бүгдээрээ 300 урагч манайха нийт шир. Энэ үнэн тасрах юм байна л да. Ингээд нэг хүүхэн бүжиглээд ингээд. Видеон дээр маань хэдэн шир хийсэн бэ? Тэгээд ингээд реклам хийдэг. Вау. Яа энэ бүр. Яа. Вау, бүр 900 шир хийгдсэн байна штэ. That's crazy. Би ийм лайвыг амар ойлгохгүй шүү. За яг одоо бүгдээрээ 300 урагч манайха нийт шир би хараад өгье. Нэг пүүцний лайв байсан. Нэг мөнгө хийгээд нэг охин бүжиглээлсэн. Тэгээд twerk хийгээд өсөрч ингээд twerk хийдэг. Нэг юм бүжиглээд пүүц зардаг юм нөгөө нэг Facebook ийм лайв юм бичлэгнүүд яваад байгаа шүү дээ. Энэ гэхдээ ингээд бүжиглэлтэнд нь яг ямар ч таам бол. Эсвэл хүмүүс нэг лайв үзүүлэх гэж бүжиглүүлдэг юм болов. Хөрхөд нөгөө охин ядардаг бах та. Зэро хуцаар тогтоцсон байгаа юм аа. Гайхал шүү дээ. Балаа нисгээддэг ш. Би бараг 10 жил сурдаг байхдаа энэ аргыг мэдсэн байсан бол ангийнхаа ихэнх охиноос мөнгө авахсан. Ил бүзэл гэж. Энэ TikTok-ыг ихтгэл үзгэсэн юм байна. ямар төрлийн TikTok тань таалагддаг вэ? Царайлаг залууч. Гэтэ Монгол биш, Монгол байхгүй. Амар бүр амар гоё залуучууд заримдаа TikTok хийчихдэг байхгүй юу? Амар их солонгос. Гэтэ ийм нөгөө юуны дандаа нэг юм фэшн ингээл хувц сунар яасан гэсэн юмнууд хийгээд нэг залуучууд байт юм аа. Амар царайлаг. Тэд нарыг үзэх гоё юм чи. Амар кул юм шүү дээ. Бүр хашаад шүү. Нөгөөдийг одоо амар өөртөж юм. She's crazy. Нөгөөд amateur юм байна нэрээ. Бүр энэ хүн бүр амар юм байна. Өөртөө ихтэй яг тэр аяа мэдэрч зэтэрж байгаа lip sync энэ яг бүр ингээд өндөр зэрэглэлийн TikTok ч юм байна ингээд. Ардын энержи жил гарч байна. Ардын энержи гинөө. Үзэж байгаагүй. Яг энэ бичлэгийг л үзчихсэн. Гэдэг. Тэгээд би нөгөө ардын энержиг үнэхээр л ардын ана гэж бодсохгүй хэр оргийн хүнээс ихч мэгч гэж бодоод тэгсэн чинь надаас дүү юм блэ. Бичлэг хараад ирлээ шүү дээ.
Энэ бол гэхдээ бүр үнэхээр амар TikTok. Энэ бол биелдэшгүй. Энэ бол одоо зөв бүдрээ үзцгээ нэг хамтдаа. Оо. Тасчлаа. Яашгүй тэгэх. TikTok application танд байдаг уу? Батж үзэх дуртай TikTok бичлэг байдаг уу? Хосар жамаагийн хэлэмжлэнүүдийг TikTok-д оруулж мэлсэн байл тэр шиг үзэх дуртай. Тэгээ Баатар хоёрх байнаас. Бичлэг таалагдж байна. Амар сонь л байна. Би нэг ийм яг нэг ийм стресс тайлах гэж юм үздэг хүмүүс байд юм а. Яг ингээд заавал нэг ийм зоригтой биш тэ ASMR үздэг ч юм уу тэ ингээд стрессээ тайлж байгаа шүү дээ өдөр чинь яг тийм юм яг би тийм төрлийн хүн биш байхгүй дандаа нэг заавал нэг юм агуулгатай контенттэй бичдэг үздэг үеийн шинжлэх ухааны нэг бичлэг ч юм уу сэтгэл судлалын философийн эсвэл хоёрын ярилцлага ч байт юм заавал нэг юм авах гэдэг яг миний муу зам байж магадгүй л тэ. Гэтэ яг TikTok гэхээр би яг юу гэдгийг бас ойлгодог л тэ ингээд дуун дээр бүжиглээд байд юм уу эсвэл инээдмийн бичлэг байх хэрэгтэй юм уу тэрийн сайн мэддэг л гэх юм уу. Ийм cringe нэг ингээд чинь үүдэж чахт ингээд идэж бүр ингээд танаасаа. Гэхдээ миний бичлэгийг бас хүмүүс үзээд яг тийм мэдрэмж авдаг гэхээр бас яг гоё л байдаг. Гоё би бинийгээ cringe-лээл. Гэхдээ ингээд TikTok шүү дээ. Би ингэж бодлоо. TikTok дараалаад ингээд 7 хоног ингээд үзчихвэл хүн бичих өсөхгүй болох байгаа. Ингээд миний IQ хасагтаад тав санагдах юм надад. Тэний бодлоор яг тухайн хүмүүс тухайн TikTok-чдыг үздэг гэж бодож байна. Жохон cringe юмнуудад дуртай хүмүүс бас нэг өөрийнхөө шижгийг хөрөх дуртай хүмүүс байдаг юм шиг. Олонний анхаарлыг татахыг хүссэн юм болов бас өөрөө хөгжилтэй байх зорилгоор бас хийж байгаа гэж болно шүү дээ тий. Зарим нь бол зүгээр айгүй хөөрхөн ч юм уу хоот болохоор ингээд хот болчихдаг юм шүү дээ TikTok дээр бас Instagram-тэй ялгаагүй. Тэгэл хүмүүс айгүй үзэх төртөө угаасаа гоё гоозуутай хүний чинь үзэж кайф авах хүсдэг хэлэхэд хинч бол. Та чөлөө цагаараа TikTok үзэх үү? За энэ дугаард оролцсон танд баярлалаа. За баярлалаа. Би нэг юм л чүү. Намайг муусан дуучлаарай. Тий нэрээ шүү. Би яг хувь хүмүүст чи ердөөсөө тэгэж үзээ ядаж маддаггүй шүү. Би харьцаж үзээг болохоор зүгээр л ингээл нэг сонирхол таардаггүй гэдэг чинь чинь би чирнээл ягаангууд дургу мургуугээд тийм болохоор л ингээ сайн буухай мэлчлээ. Саяны надаас гарсан сэтгэл хөдлөлүүд тэгээд яг тухайн үедээ л үлдэнэ. Тэгээ үргэлж хүний үзэл бодол тийм байхгүй. Тэгээ баярлалаа. За тэгээд энэ дугаарыг бас спонсор Colin гэдэг ийм дэвтэр байгаа. За тэгээ. За. Амар гоё бодол модалтай юм байна. Wow, this is crazy. Юу хөрхи. Instagram гоё Twitter юм да. Оо яам гоё юм бэ. Хаа. Оо яам гоё. Энэ яг нөгөө юу юм биш нэг юм Harry Potter модер шиг. Хууц мууц амар гоё юм аа. Хөрх юм аа. Twitter байна. Colin брэнд танд өөрөөр энэ өвлийн бичлэг билэг болж байгаа. Хүн бэлгэлж сүр хайтах юм тий. Нэг юм Van Helsing энтер дээр ингээ гардаг. Нэг юм Норхоч юм шиг эсвэл нэг юм Дэлторогийн кинонууд гэдэг штэ одоо Hellboy энтер. Тэрэн дээр нэг юм лортай юм кинонууд гэдэг штэ юм зөвүүн юм дэвтэртэй тэгэл тэрэн дээр нэг тамийн бичээс ч юм уу. Монгол брэндийг өөрсдөө бүр яг гараа хийдэг юм лээ. Харин тийм ээ энэ бүр аим гоё юм байна. Би бас нэг иймэрхүү ер нь хуучны юмнууд амар дуртай тийм. Хуучин юм байлаа. Аим гоё дэвтэр байна. Надад бол маш их хэрэг болох юм байна. Зөвүүн дэвтэр байна. Би өөрөө нөгөө нэг илүү юу л да утсан дээрээ тэмдэгдэж бичих дуртай. Гэхдээ энийг ингээ юм бичихгүйсэн зүгээр энэ дэвтрийг ингээ авч явмаар юм байна. Зүгээр л бүгшний эзэн нэг санагдуулж байгаа болохоор эсвэл Hellboy-ыг санагдуулж байгаа болохоор эсвэл Van Helsing-ийг санагдуулж байгаа болохоор ч юм уу тий. This really cool. Энэ ядаа бол юу энэ амар таалагдлаа. Энэ гаднах хавтас амар таалагдлаа. Арьс юм ба штэ. Шир. Энэ Colin гэдэг брэнд байгаа. Энэ гар урлын дэвтэр. Тэгээд хавцын дэвтэр ширгээ хийдэг. Зөө. Тэгээд захиалгыг хүсвэл Colin зэгмээс юм байна. Окей. Colin оролцсон баярлалаа. За баярлалаа.
Гоё төвтөр өгсөнд баярлалаа. Баярлаа. За баярлаа. Баярлаа. Амар санаагийн реактийн дугаарыг үзсэн баярлаа. Таалагдсан бол like and subscribe. Лайк дараад subscribe хийгээд шеэрлээрэй. Лайк, шеэр, subscribe дараарай. Баярлалаа.